сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө мэдээллээр би манай Грено компанид байдаг автомашины альчуурнуудыг товчхон танилцуулнаа. За хамгийн түрүүний альчуур маань болохоор 70-ыг үржихэн 55 см-ийн хэмжээтэй. За энэ альчуур маань болохоор том оврын Jeep, том оврын автомашины гадна талыг харуулагдсан ийм альчуур байгаа. За энэ дээр байгаа 3 оронтой 718 гэдэг тоог тайлбарлах юм бол 7 гэдэг нь эхнийх нь болохоор шингээх чадвар, хоёр дахь нь болохоор 110% өнгөлгөөний чадвар, за 8 буюу гүн бохирдолд зориулагдсан 180% одоо гадна талын автомашины тэр гүн бохирдол шаврыг цэвэрлэх зориулттай гэсэн альчуур байхгүй юу? За энэ альчуур маань өөрөө хоёр өнгөний сонголттой байдаг саарал ногоон өнгөний. За энэ альчуураа норгохдоо 300 г усаар нэг удаа бүтэн норгох боломжтой ийм том альчуур байдаг. За энэ альчуурыг бүтэн норгосны дараа автомашиныхаа гадна талын цэвэрлэгийг хийхдээ тухайн альчуураа дандаа эвхэстэйгээр нь хэрэглэнэ гэсэн үг. За тэгэх юм бол том оврын автомашины гадна талыг цэвэрлээд байгаа одоо ерөөсөө энэ альчуурны маань хэмжээ нь өөрөө том оврын автомашиныг бүтэн арчаад байгаа учраас ерөөсөө нэгдүгээр энэ альчуурыг л ерөөсөө зөв барьж хэрэглэхтэй байгаа байхгүй юу? За тэгэнгүүт одоо жишээ нь энэ хэсгээр нь би ингээ машинаа арчилчлаа гэж бодоход энэ хэсгийгээ ингээд дотгош нь эвхэж байгаа дараагийнхаа хэсгээр ингээд арчина. За тэгэнгүүтээ дахиад эвхэж арчина. Тэгэх юм бол энэ машиныхаа альчуураар бид нар гадна дотногоо бүтэн автомашиныг одоо тэр тусмаа бүр том оврын автомашиныг арчих боломжтой гэсэн. За энэ альчуурыг хамгийн багадаа 3-5 жил хэрэглэнэ. За манай Гренегийн өөрийнх нь одоо зориултын саван угаалгын ялтсыг ингээ хэрэглээд зүгээр энгийн одоо жишээ нь ийм зориултын юм уу манай Гренегийн зориултын саван юм уу энгийн барааны савангаар угаагаад тэгээд өөрөөр нь хатаачин нэг бол манай Грене компани өөрийнх нь ийм зориултын эко угаалгын ялтас байдаг. За энэ ялтас нь одоо ингээд хайрцагтай жишээ нь 38 ширхэгтэй. За нэг нь 1.5 кг-ийн угаадаг учраас хэрвээ энэ автомашиныхаа альчуурыг угаалгын машинд угаах гэж байгаа бол угаалгын ялтаснасаа талыг ингээд урж аваад энэ автомашиныхаа альчуурыг угаалгын машинда 15 минут юм уу 20 минутын хамгийн бага гором дээр нугаачих болно гэсэн. За энэ альчуурны одоо ээж шид давуу тал нь ямар учиртай юм гэхээр одоо ингээд ойрхон багаар цас бороо ороод машинд ингээд бос сууж гарах болгонд ингээд бохирдолтой байгаад ах юм бол магадгүй ингээд энэ тэнд явж хахад ойрхон угаалгын газар байхгүй ах юм бол ууж явсан усаараа тухайн одоо машиныхаа альчуурыг норгоод тэгээ гадна талаа сайхан арчична гэсэн. За энэ альчуур маань болохоор анх одоо Япон улсад 1970 онд ингээд үйлдвэрлэгдэж эхэлж исэн. Түүнээсээ хойш бол манай Грене компани патентыг худалдаж аваад сүүлийн одоо 9 жил 60 гаруй оронд худалдаалагдж байгаа. Яг автомашины зориулалттай. За энийг одоо хэрэглэж мэддэг хүмүүс нь бол үр дүнгийн мэддэг, маш удаан хугацаагаар хэрэгэлдэг. За машины одоо гадна талын өөсөв одоо үлдэц тэгж зурна гэсэн тийм асуудал байхгүй гэсэн. Яаж тэр шаврыг одоо ингээд энгийн те ноётой альчуураар арчихын зураа хийчихдэг юм уу гэ тэгээд байдаг. Гэтэл яг үнэн хэрэгтэй энэ альчуурыг машинаа арчаа хэрэглэж үзчихэнгүүтээ тэгж эргэлзэх шаардлага юусоо байгаагүй юм байна гэдгийг өөр дээрээ мэдэрдэг гэсэн үг. За тийм учраас энэ альчуур маань 300 г усаар нордог. За энэ альчуурны давуу тал нь гэх юм бол байн угаалгын газар ороод авах шаардлага байхгүй. За дээрэс нь ууж явсан усаараа одоо альчуурныхаа талын ч юм уу норгоод ингээ машинаа хөнгөн цэвэрлэгээ хийх боломжтой. За тэгээд усыг хэмнэж байгаа эдийн засгийн хэмнэлттэй. За тэгээ энэ альчуурыг бол ингээд автомашиныхаа гадна талыг арчаад иж болдгоо гэсэн. За үүнээс гадна манай Монголд болохоор энийг бүр монголчлоод яадгүй гэхээр үүдэнд орж ирэнгүүт хөлний альчуур болгочдөг. За тэгэнгүүт яадгүй гэхээр энэ альчуурны маань нэг гогцоо нэхээснийх нь хамаг давуу чанар нь гутлан дээр гიშгэгдэж орж ирж байгаа тоос шороог маш сайн авдаг учраас одоо жишээ нь гадаа хаалгаар орж ирээд үүдний альчуурыг энэ автомашины альчуураар хийцэн байх юм бол гутлаа арчаад коридор руу орж ирэнгүүт тэр гутланд одоо үлдсэн ямар нэгэн тоос шороо коридорын шалан дээр угаасаа үүсдэггүй гэсэн. За энийг яаж мэдэх вэ гэхээр үүдэндээ гутлын альчуур болгоод нэг бол бүр гэр ахуйн цэвэрлэгээндээ шалны альчуур болгоцсон байгаа хүмүүсийн манай Грене компани энэ альчуурыг Монголд одоо энэ 9 жил зарагдахад яг тэгж олон чиглэлээр нь хэрэгжилж үзсэн хүмүүсийн сэтгэлдээр тулгуурласан зүйлийг би одоо та бүхэндээ ярьж гин гэсэн үг ээ. За тэгэхээр энэ альчуур маань бол ер нь автомашины зориулалттай. За энэ альчуураа зөв хэрэглэхийн тулд дандаа эвхэстэйгээр нь тэгээд машинаа цэвэрлэх боломжтой гэсэн үг шүү. За ингээд өнгөний сонголт болохоор саарал ногоон байдгаа гэсэн. Ер нь бол дэжтэй энэ ингээд яаралкан дээр нь байгаа тоо
энэ үсгийг хараад ээс үсгтэй байх юм бол скрабер буюу одоо гүн бохирдол, гүн цэвэрлэгэнд зориулсан альчуур байна гэдгийг ер нь бол Гренегийн альчуурн дээр хайрцаг болгон дээр нь байгаа 3 оронтой энэ тоо, энэ үсэг өгүүлбэрээр нь ер нь бол энэ ямар зориулалтаар авж байгаа альчуур вэ? Юунд хэрэглэх вэ гэдгийг ер нь бол ойлгочих болно гэсэн. Ер нь бол энэ 3 үсэг энэ 3 тооны өчрийг ойлгочих юм бол ер нь бол Гренегийн альчуур бол хэрэглэхэд маш хялбар яг юунд зориулж авж байгаагаа өөрөө сонголтоо их амар болчдгоо гэсэн. За тэгээд тухайн альчуурны маань үн болохоор ингээ энэ дээр хэмжээтэйгээ бичээстэй байна. Ийм 2 төрлийн өнгөтэй альчуур манад байдаг. Дараагийн альчуур маань болохоор 40-ыг харьцах нь 30-ын хэмжээтэй. За энэ альчуур маань болохоор дунд оврын болон жижиг оврын автомашиныг угаах одоо зориулалттай ийм альчуур байгаа. За энэ урд нь ага 3 тоог бас тайлбарлах юм бол 190% шингэн шингээх чадвартай, 130% өнгөлгөөний чадвартай. Тэгэхээр яг үхээр одоо нэг доторх салондоо бас энэ альчуурыг тусад нь хэрэгж болно гэсэн зөвхөн гадна талдаа биш. За энэ юуны түрүүний том альчуурыг бодох юм бол сүүлийн оронтой тоон энэ дээрээ болохоор ингээд 140%, энэ дээрээ ингээд 180% байгаа. За тэгэхээр яг үхээр миний түрүүний хамгийн анх ярьсан том альчуур маань болохоор маш их шавартай гүн бохирдолтой автомашины гадна талыг арчхад одоо маш боломжийн гэсэн. За энэ маань болохоор 140% тай байгаа учраас маш их тийм гүн шавартай бохирдлыг бол арай дийлэхгүй гэсэн. За тэгэнгүүт яг үхээр баг зэргийн бороо цастай өдрүүдэд хөнгөөн бохирдсон байгаа машиныг бол гадна талыг нь арчаад иж болно гэсэн. За энэ автомашины альчуур маань болохоор энэ ингээд цэнхэр, за ингээд ногоон өнгөний сонголттой байдаг. За дотор талынхын саарл бол адилхан. За тэгээд цэнхэр ногоон өнгөтэй яг ижилхэн хэмжээтэй ижилхэн 2 альчуур маань ийм 2 өнгөний сонголттой байдаг гэсэн. За тэгээ энэ альчуур маань болохоор 200 г усаар бүтэн нордог. За тэгээ хөнгөн зэргийн бохирдолтой автомашиныг ууж оргочоод за тэгээд машинаа одоо гаражтаа тавьчаад гэлс машинаа арчичаад тэгээ энэ альчуураа гэрлүүгээ авч ороод бас 15 минут юм уу 20 минутын горимтой угаалгын машинд хийчих болно. Угаалгын элцсийг хэрэглээд за нэг бол энгийн барааны савнгаар угаагаад тэгээ буцаагаад үүдэнтэй тавьчаад өглөө ажилдаа явахдаа гарахтаа энэ альчуураа аваад буцаад машиндаа хийчнэ гэсэн. За тэгэнгүүт яадаг вэхээр одоо жишээ нь хавар намрын уйлралд маш их хуурай уур амсгалтай манай Монголын нөхцөлд яадаг вэхээр жоохон цас бороо оронгууд машин ингээ бохирдчоод гар бохирдоод бос суухад ингээ хувцсунаар ингээ бохирдоод идэг те. Гэтэл энэ маань яадаг вэхээр хөнхөө ууж явсан усаараа норгоод машинаа арчих ийм боломжтой. Тэгээд хамгийн гол нь энийг яаж арчлах ёстой вэ гэхээр парн дээр тавьж болохгүй, эндүдэж болохгүй, энгийн барааны самгаар угаагаад идэг. Хамгийн багадаа энэ альчураа 3-5 жил хэрэглэдэгрээ давуу талтай. Тэгээд маш бага усны хэмнэлттэй байдаг гэсэн. За дараагийн альчуур маань болохоор дотор автомашины салууны альчуур байгаа. Ерөнхийдөө болохоор ингээ автомашины альчуурнуудны гадна талын ингээ хайрцгийг харах юм бол энэ хайрцагн дээр ингээ автомашины байгаа байдал нь бүтэн харагдчих юм бол энэ альчуурыг чинь автомашины гадна талыг арчиж болох юм байна гэдэг ийм анхаарчны ойлголт авчиж болно гэсэн. За энэ дээр болохоор ингээ ажиглаж байгаа бол автомашины дотор салуун харагдаж байгаа. Ингээд машины өрүүлтэй. За тэгэнгүүт энэ маань болохоор ингээд шингэн шингээх чадвар нь 60%, өнгөлгөөний чадвар нь 70% тай. За тэгээ гүн бохирдолд болохоор 180% тай гэсэн ийм 3 оронтой тоо байгаад байгаа энэ дээр. Одоо жишээ нэг лакн гадаргуутай юм доторлоготой байдаг ч салон те ингээ хамаагүй юмар арччих гэхээр нөгөөх маань ингээ зурагдаа зураас үсгээ сэв үсгээд идэг. Тэгэх юм бол энэ дотор салооны альчуур маань энэ өнгөлгөөний чадвар нь одоо ингээ 170% байгаа учраас энэ альчуураар айлтгүй арчиж болно гэсэн үг. За түрүүний харьцуулж ярих юм бол энэ хамгийн анх ярьсан миний том альчуур болохоор энэ хараа 101 буюу дөнгөж 10% нь өнгөлгөөний чадвартай учраас одоо жишээ нь тийм лакн гадаргуутай дотор салон энэ гадна талын тэр том альчуураар арччих юм бол жинхэнэ зураас үүснэ гэсэн үг баггүй юу? Тэгэнгүүт энэ маань өөрөө 170% чадвартай байгаа учраас энийг бол ингээд салууны альчуураар хэрэглээд тийм нарийн нандин сэв суух магадлалтай салоныг арчиж болно гэсэн үг. За тэгээд дэрнээс гадна энэ маань өөрөө нөгөө өнгөлгөөний чадвар нь бас 70% тай байгаа учраас энэ яг үгээр ингээд дотор талын нөгөө шил тойл дийлгэц ч юм уу те арчхад ямар ч асуудалгүй гэсэн үг. За энэ альчуур маань өөрөө ингээд 40-ыг харьцан 30 см-ийн харьцаатай. Түрүүний ярьсан автомашины гадна талын одоо арчилгаанд зориулсан
хоёр альчуур нь нэгийг сонгочлоо гэж бодоход магадгүй салондоо ингээд нэг ийм альчууртай байх юм бол байн автомашины угаалгын газар очоод за тэгээд цаг заваа зарцуулаад түүнээс гадна одоо мөнгөөж тэндүүрээл тэгэл яадаг үлээ дээ бид нар айгүй сайхан машина угаалгачл гараад ирэнгүүт айгүй сонин бүр нэг өстэй юм шиг яг тэр өдрөө ч юм уу маргааш айгүй сонин цасмас орчдөг те уг нь ингээд цаг агаар харсаар агаад л аваачаал салон машина угаалгачаал гараад ирэнгүүт цас бороо орчдөг. За тэгэнгүүт автомашины одоо угаалгын газар машина сайхан угаалгацсан бол тэд нар чи ингээ айгүй гоё гелацилатл нь өнгөлцсөн байгаа шүү дээ те тэгэнгүүт хөнхөн зэргийн бороо шороонд бол гүн одоо бохирдоогүй байгаа учраас гэрнийхээ альчуурыг жохон хөнгөн оргоод гадна талынхаа ингээ арчхад бол яг өчигдрийнхаа уржигдрийнхаа ч юм уу те автомашины салонд угаалгасан мэд тийм одоо дүр төрхийг буцаагаад авах боломжтой гэсэн үг байхгүй. За миний хувьд бол тэгдэгэ гэсэн үг. За дараагийнхаа альчуур маань болохоор энэ юуны бас энэ гадна талыг харж байгаа бол те автомашины гадна талын дүр төрх байгаа. За тэгэнгүүт энэ дотор байгаа бэли маань автомашины гадна талын одоо цэвэрлэгэд зориулагдсан. За тэгэнгүүтээ энэ дээр анзаарч байгаа бол хамгийн сүүлийн тоо 8. За энэ юу вэ гэхээр гүн бохирдол. За энэ бэлийг юунд хэрэглэдэг вэ гэхээр энэ одоо хээтэй хэсгэр нь одоо ингээ хөдөө гадаа бид нар томилтоор амралтаар ингээ зуны цагт явангууд машины урд тал ингээд нөгөө ялаа шумуулны маш их юм юунд өртдөг те нөгөө юм толбтой бохирдолд ялаа шумуул ингээд нөгөө хүчтэй хурдтай явж байгаа машинд ингээд зохигдоод тэгээ ингээд айгүй муухай болчдөг. За тэгэнгүүт яг тэр бохирдол зориулсан материал нь энэ. За тэгэнгүүт яах вэ гэхээр энийг яг тэр нөгөө нэг ялаа шумуулныхаа бохирдлыг гараа ижгаад энэ маань ингээ бэли эндээ ийм ойдолтой. За тэгээ энэ талаараа ингээд яг тэр хэсгийг ингээ гүн цэвэрлэдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө бол энэ бэлиний утга учир нь болохоор энэ гурван оронтой тоо буюу шингээх чадвар нь 90%, өнгөлгөөний чадвар нь 60% та. За тэгээд гүн бохирдлын 80% чадвартай гэсэн үг. За тэгэхээр нөгөө нэг ялаа шумуулны гүн бохирдлоо. За тэгэнгүүтээ энэ талаар нь буцаагаад өнгөлчнө гэсэн үг машина. За тэгэнгүүт яах вэ гэхээр одоо бид нар нөгөө нэг ямар нэгэн гүн бохирдлыг цэвэрлэхдээ яадаг вэ гэхээр гүн бохирдлынхаа ингээл өнгөлөөл цэвэрлээл тэгснэ дахиад альчуураа мушгаал тэгэл нөгөөхийгөө дахиад аваачиж ингэж арчаал ингээд нэгсэндөө Гренэ компани альчуур маань нэг удаагийн одоо үйлдэлээрээ 20 удаа арчих үйлдэлийг одоо гүйцэлдүүлж өгдөгөөр давуу талтай учраас энэ бэлийг ингээд нэг норглоо энэ талаар нь бохирдлоо арилгалаа энэ талаар нь өнгөлөө цэвэрлэлээ ингээ болоо гэсэн. За тэгэнгүүт энэ бэлиний учир нь ийм байх нэ. За дараагийн явж байгаа бүтээгдэхүүн маань болохоор багц альчуур. За манай Гренэ компани ингээд бүтээгдэхүүнүүд том хайрцагтай дотроо 2-3 төрлийн бүтээгдэхүүнийг ингээд нийлүүлээд багцуулахчдаг. За тэгэнгүүт энэ багцны давуу тал нь юу вэ гэхээр жишээ нь энэ багцсан дотор миний түрүүний ярьсан бэли салооны альчуур хоёр байж байгаа байхгүй юу? За энэ түрүүний ярьсан салооны альчуур энэ болохоор сая ярьсан бэли. За тэгэнгүүт яагаад ингэ ширхгэрээ байгаа бараг багцалцсан гэх тэгэнгүүт энэ багцалцсан бараа маань ингээд нэг хайрцагтаа 2-3 ширхэг альчуур багцалчингуудаа ширхгэр авснасаа хямдхан тусчдаг. Тэгэнгүүт яах вэ гэхээр магадгүй одоо жишээ нь энэ бэлийг хүн өөртөө бэлгэнд өгжсэн болвол одоо буцаж ирээд миний одоо энэ бичлэгийг ч юм уу харчингуудаа одоо жишээ нь магадгүй энэ салооны альчуурыг авчих юм бол ингээд бараа бүтээгдэхүүнийг ингээд ширхгэр авах боломж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт бас нэг өөр нөгөө талаас нь харах юм бол би энэ альчуурнууд ямар учиртай юм бэ? Яагаад ингээд нэг хайрцаг дотор тэгвэл дөнгөж сая ярьсан хоёр альчуурыг ингээд багцалцсан гэхээр ширхгэр авснаасаа хямдхан тусдаг. Одоо жишээ нь миний ярьсан энэ хоёр бүтээгдэхүүн ингээд нэг хайрцагт ороо багцлагдчихгуудаа 6750 төгрөгийн хямдхан тусчиж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт яах вэ гэхээр нэгэнтээ л энэ хоёрыг ингээд ширхгээр нь авсан надад хоёулаа хэрэгтэй байгаа учраас ингээ багцлаад авсан хамаагүй дээр юм бэ. За тэгээ хэмнсэн 6700 төгрөгөөрөө магадгүй одоо зориултынх нь барааны савнг ч юм уу угаалгын ялцсан ч юм уу аваад за ингээд энийгээ 3-5 жил хэрэглэнэ гэсэн юм бодолтой байх боломжтой гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол манай Гренэгийн ерөөсөө бие арчилгааны ахуй хэрэглээний автомашины бүх альчуурнууд дотор зохих барааг ингээд 2-3 ширхгээр нь багцалцсан багц байдаг. Тэгээ тухайн багцнууд маань болохоор дандаа ийм ширхгээр авснаасаа хямдхан тустай гэсэн үг шүү. За дараагийн альчуур маань болохоор машины өнгөлгөөний маш өндөр шингээх чадвартай ийм альчуур байгаа. За энэний шингээх чадвар нь болохоор 190% тай,
өнгөлгөөний чадвар нь 80%-тай. За гүн бохирдолт болохоор ингээд 50%-тай байгаад байгаа байхгүй юу? За энэ альчуурыг ингээд бариад үзэхээр нэг тийм гарт баригдаж байгаа мэдрэмж нь болохоор нэг тийм ийм эрзэний юм шиг материалтай. Тэгсэн ирнэ маш өндөр шингээх чадвартай. Энийг одоо бүр ингээд нөгөө шингээх чадвартай. Дээрэс нь маш гоё өнгөлгөө болж өгдөг учраас бороо ороосоо гэд нэр өгсөн бүр энэ альчуур. За энэ ямар учиртай вэ гэхээр нойтон машиныг арчхаар нэгдүгээрт маш сайн шингээж өгдөг, хоёрдугаарт өнгөлгөө болж өгдөг. За энэ альчуураар арчсны дараа машин дээр ингээд бороо орохоор борооны тусал ингээд машин дээр ингээд борооны тусал чинь дусаад ингээд нөгөө толб тогтоод идэг штэ тий. Гэтэл энэ альчуураар арчсны дараа машин дээр тусалсан борооны тусал ингээд нөгөө бүнжигнөөд шууд толб тогтохгүй уурсдаг. За энийг болохоор бид нар өөрсдөө бүр яг ингээд өөрсдөө амьдрал дээр ингээд машинаа арчаад яг ингээд зүгээр машины арчилт хийж байгаа боловч энэ маань ингээд давхар өнгөлгөө болж өгөөд за тэгээ өнгөлцсөн байгаа машин яадаг үлээ те ингээ гоё гялалцдаг. Дээрэс нь ингээд тэр тогтож орж байгаа борооны тусал тогтож хээ үүсэхгүйгээр тэгээд бүнжигнэж ингэж урсдгийг ингээ бид нар өөрсдөө бас энийг туршиж исэн. За ингээ Монголын зах зээл дээр орж ирээ 3 жил болж байгаа. Тэгээ энэ ингээ нөгөө 38-ыг харьцах 38 санж гээд энэ их тийм том биш мөртлөнгөөсөө маш өндөр шингээх чадвартай учраас эмхтэй хүний гарт бас их зүгээр идэм билээ. Би нөгөө заримдаа ингээ өөрийнхөө машины урд талын хамрыг арчих гэхээр нөгөө ороос төрөхгүй. Тэнгүүд яадг вэхээр ингээ зөвхөн тэр толны хийсэг хамрын өөрийнхөө тэр машины бууз суудаг гэдэр хаалгыг ингээд байн гарчичаад тэгээ ингээ мушигчаад машин дотор хийждэг. Тэгээ орой гэрлүүгөө орохдоо авж ороод барууны самгаар угаачаад үүднэдээ тавьчаад буцааж аваад гарчдаг гэсэн үг. За тэгэхээр энэ маань маш сайн шингээх чадвартайгаас гадна маш сайн өнгөлгөө болж өгдөгөө гэсэн үг. За тэгэхээр ер нь бол ингээд жоохон бороо шороо оронгууд байн угаалгын газар руу гүгээл нэг бол ингээд гарчин ч юм уу хувцчин ч юм уу муухай боловчлон сэргийлэх юм боломжтой гэсэн үг. За хамгийн сүүлийн багц альчуураа яри. За энэ багц маань болохоор ингээд дотроо 4 ширхэг альчууртай. За энэ 4 ширхэг альчуур маань болохоор хоёр нь түрүүний миний ярьсан дотор салууны альчуур. За тэгээд миний түрүүний ярьсан гүн бохирдлын бэли байгаа. За нөгөө хоёр альчуур нь болохоор ширхгээр зарагддаггүй. Зөвхөн энэ том багцандаа зориулагдсан ийм альчуур байгаа. Одоо манай гэрээний багцсан дотор байгаа бүх альчуурнууд ингээд ширхгээр нь зарагддаг. Болвол энэ хоёр альчуур болохоор ширхгээр байдаггүй гэсэн үг. За энэ ямар учиртай вэ гэхээр хуурай бахта энэ альчуур маань яг тоос шоргочиг ажилдаг. Одоо ингээд машины доторх талд ингээд ороод суунгууд ийм юу тогтцсон байдаг те тоос. Тэнгүүд тэрийг ингээ хуурай цэвэрлэгээ хийгээд арчих юм бол яг тоос шоргочиг арчдаг. Ер нь бол энэ грэнэгийн альчуураар салон автомашиныхаа гадна талыг арчсан байхад тоос тогтолт, толб тогтолт нь ер нь бол ингээ холдчихдаг гэсэн үг. За энгийн альчуураар арчсан байхад бороо ороход одоо жишээнд тусал дээр бороо орсон байлаа гэж бодоход тэр автомашин дээр туссан туслаас толб тогтдог байх нь шүү дээ. Гэтэл грэнэгээр арчсан альчуурны дараа бол бороо орлоо гэж бодоход толб тогтдгүй. За тэгээ энэ альчуур маань болохоор хуурайгаараа бол тоос сорогч мэт ажилдаг. За тэгээд хуурай болон нойтон цэвэрлэгээнд өндөр үр дүнтэй гэсэн үг. За энэ альчуур болохоор одоо яг нөгөө юуныхаа салооныхоо одоо тэр өнгөлгөөний одоо шил, тойл тэр автомашины дотор талын тэр дэлгэц гээд ингээд нарийн ширээ юмнуудыг арчих зориулалттай оргож хэрглэж болно, хуурайгаар нь хэргэлсэн ч болно. За зарим одоо өндөр зэрэглэлийн автомашины дотор салоонд норгож болдоггүй материал байдаг юм байна. За одоо жишээ нь нойтон альчуураар арчих юм бол магадгүй одоо ингээд өвөнд нь өөрчлөлт ордог ч юм уу те нөгөө одоо гой гялгар байдаг материал нь мэт өнгөтэй болчдөг ч юм уу. За тэр тийм нарийн нандин хийцтэй автомашинд энэ одоо альчуураар өнгөлгөөний зориулалттай энэ альчуурыг норохгүйгээр цэвэрлэх юм бол тэр одоо материалыг нь машины дотор талынх нь материалыг маш гоё ингээ үйлдвэрээс гарч ирсэн шиг нь байлгаж болдог ийм альчуур бас байдаг. За тэгээ энэ альчуур маань болохоор маш өндөр өнгөлгөөний чадвартай. Гэрээний альчуурнууд дотор энэ P5 буюу ийм өнгөлгөөний өндөр чадвартай альчуур ахуйнч тэр гэр ахуйн цэвэрлэгээний альчуурн дотор ч гэсэн ийм P5 гэсэн өнгөлгөөний өндөр чадвартай альчуур байдаггүй. Тэгэхээр гэрээний энэ автомашины альчуурны 4 ширхэг альчууртай багцыг хамгийн тийм онцгой болгож өгж байгаа
хоёр одоо альчуур бол энэ хоёр альчуур байгаа гэсэн үг. Нэг нь болохоор ингээд хуурайгаараа болохоор тоосорогч мэт ажилдаг. А хоёр дахь нь болохоор ийм өнгөлгөөний өндөр чадвартай норгож болдоггүй тэр салууныг цэвэрлэхэд зориулсан ийм хоёр альчуур энэ дөрвөн ширхэгтэй багцд альчуурн дотор байдаг гэсэн үг. За тэгээ энэ Greenway-гийн автомашины зориултай бүх альчуурнуудыг энгийн барааны савангаар угаана. Нэг бол Greenway-гийнх нь өөрийнх нь зориулалтын барааны савангаар угаана гэсэн үг. За тэгээд парн дээр тавьж болохгүй, эндүүдэж болохгүй. За өөрсдийнхөө нөгөө хэрэглэж заншсан угаалгын нунтагтай одоо угааж болохгүй гэсэн үг. Ягаад тэгэхээр энэ нөгөө гогцоо нэхээснүүд нь гимтчдэг. За энэ альчуурнуудын ерөөсөө нэг ширхэг энэ утас нь хүний үснээс 100 дахин нарийнхан утаснаас бүтцэн байдаг гогцоо нэхээстэй учраас энийг ерөөсөө маш гоё цэвэрхэн болгож энэ дотор байгаа бохирыг гаргаж өгөх юм бол ерөөсөө Greenway-гийн өөрийнх нь барааны савн, а нэг бол энгийн барааны савн байх нэ. За тэгээд угаалгын машинд угаах гэж байгаа бол манай Greenway компани өөрийнх нь зориулалттай 38 ширхэгтэй ийм угаалгын ялтас байдгийг. За энэ угаалгын ялтас маань болохоор ингээд 36,550 төгрөгийн үнэтэй. За энэ нэг ширхэг угаалгын ялтасны нэг нь ингээд 1.5 кг юм угаах зориулалттай. Одоо жишээ нь автомашиныхаа альчуурыг угаалгын машинд хийх гэж байгаа бол энийг ингээд ураад тэгээд энийг ингээд хийчнэ гэсэн. За тэгээ ер нь бол энэ угаалгын ялтсыг хаа яваа газараа ингээд ураад гараа угаагаад байх боломжтой. Ингээд цүнхэлж явхад энэ ингээд парампур шиг гар хуурайшуулдгүй яг ийм эко угаалгын ялтс нь манай Greenway байдгаа гэсэн. За тэгэхээр өөрийнхөө альчуурыг одоо маш удаан хугацаанд зөв хэрэглэе гэж бодох юм бол нэгдүгээрт миний түрүүний хэлсэнчлэн паран дээр тавихгүй янз бүрийн угаалгын химийн бодистой угаахгүй зөвхөн барааны савгаар угаана. Нэг бол өөрийнх нь угаалгын эко ялтсаар угаана гэсэн үг. За тэгээд түүнээс гадна одоо машиныхаа гадна талын бохирлыг арчиж байгаа бол маш том талбайг одоо арчихын тулд яах ёстой вэ гэхээр заавал альчуураа эвхэж хэрэглэнэ гэсэн үг. Одоо жишээ нь миний түрүүний ярьсан энэ альчуурыг гадна талын машинаа арчиж байгаа бол машина ингэж арчлаа. Энэ бохиртой хэсгийгээ заавалчгүй эвхэд энэ хэсгээр нь арчаад тэгээ ингээд арчиж байна гэсэн. За тэгэнгүүт энэ талаар ч одоо ингээ хичнээн талбайг арччих юм те. За тэгэнгүүтээ буцааж эргүүлээд энэ талаар нь арчна. За тэгэнгүүт энэ тал нь одоо тэр чигтээ хിവэрэ байгаа шүү дээ цэвэрхнэрээ. За тэгээ энэ альчуурнуудыг маш удаан хэрэглэе гэх юм бол ямарваа нэгэн байдлаар энэ альчуураар юу ч хамаагүй маш одоо тийм хөнгөн бохирдол зүгээр тоос ингээд арчсан ч гэсэн заавалчгүй энэ альчуурыг угаагаад өөрөөр нь хатах юм бол энэ альчуурыг 3-5 жил болоод ерөнхийдөө элбэг хэрэглэнэ гэсэн үг. За ингээд манай Greenway-д ийм олон төрлийн автомашины альчуур байдгаа гэсэн үг. За яг хуу зарим одоо автомашины борлуулалт хийдэг том салонууд бол манай энэ Greenway-гийн альчуурнуудыг маш их авдаг. Яагаад гэвэл нөгөө яг гаднаас орж ирсэн маш гоё тийм машиныг одоо өөрийнхөө нөхцөлд угаагаад цэвэрлээд тэгээ ингээ хамгийн сүүлд манай Greenway-гийн альчуураар ингээ арчингууд альчуурнаас нөгөө нэг одоо жишээ нэг илгэн альчуурнаас чи юм цагаан юм үлдээд наалаад идэм биш үү? Тэ одоо илгэн альчуур ингээ муудсан юм байна. Анх бол тийм байгаагүй гэж яриад байгаа байхгүй юу? За тэгэнгүүт үнэтэй гоё машиныг оруулж ирээд салгаанууд хамгийн гоё цэвэрлэгээ хийгээд тэгээ Greenway-гийн альчуураар ингээ арчингууд юу бидний хэрэгэлдэг байсан альчуурнаас шал өөр юм байна. За ингээд арчсан байхад тоос татдгүй юм байна. Дээрэс нь нөгөө ийм альчуурных нь хог нь үлддэггүй юм байна. Гэх мэтийн одоо машин зардаг, машин угаадаг хүмүүс энэ альчуурыг болвол айл үжээ мэдрээд манай Монголд 9 дэх жилдээ энэ альчуурнууд борлогдож байна гэсэн. За ингээд манай Greenway-д ийм олон автомашины альчуурнууд байдгаа. За баярлалаа.